Би бол 2007-оос 2008-аас 9 оны хичээлийн жилүүдэд Хөдөлთა улиралын дээд сургуулийн бизнес мэдээллийн төвийн мэргэжилтэнгээр мөн оюутан залуучуудын одоо нийгмийн ажилтангаар ажиллаж байлаа. Мөн бас яг тухайн оюутан залуучуудын сарны танго бүжгийн клубын өдөрцөн багшаар Эрдэнэт багшийн ажлыг авч ажиллаж эхэлсэн. За тэгээд манай энэхүү заал маань бол одоо миний амьдралд бол одоо яг эргээд бодоход одоо 20 жил өнгөрсөн байна. 20 жилийн өмнө бол одоо энэ зааланд чинь нэг бүүдгэр гэрэлтэй, шар бүүдгэр гэрэлтэй ингээд оюутнуудын хураадаг ширээтэй юм сандлууд ингээд битүү байдаг ус хэдэн зуураа. Тэгээ бидний зааланд ч орж ирэл одоо энэ тайзны ард маань манай Эрдэнэт багшийн маань өрөө байдаг байсан. Бид бүхэн маань сайхан өрөөндөө жоохон байж байгаа цаавд дууж байгаа заал руу орж ирэл сандлаас бид сан хураагаад тэгээ оюутан залуучуудын ингээд өвдөөсөн хогийг бид нэр өөртөө сайхан цэвэрлээд сайхан бүжгийн бэлтгэлд ордог байлаа. Тэгээд нэг юм шар одоо миний санахны л нэг тийм бүүдгэр шар өнгөтэй заал маань байсан. Сүүлийн оюутнуудад зориулж энэ заалны доторх тогтчил интерьер дизайнер бол өөрчлөгдсөн байна. Зорилтууд нь өөр болсон байна. Одоо энд бол янз янзын бүжгийн бэлтгэл бол хийгддэг юм байна. Ямар ч гэсэн өөр сургууль болсон юм байна. Хөдөлთა үйлдвэрлэлийн дээд сургууль маань хөдөлთა үйлдвэрлэлийн их сургууль болсон байна. За манай сургуулийн одоо яг одоо энэ мөчид бол одоо философийн багшаар доктор профессор Должин багш маань одоо тухайн хөдөлთა үйлдвэрлэлийн их сургуулийн захирлаар ажиллаж байгаа юм байна. За тэгээд бас энэ дашрамд хэлэхэд Должин багштай бас та бүхэн сарны танго хамтлаг маань сарны танго бүжгийн клуб болон одоо өргөжин одоо 5 жил яваад төхөж байгаа учраас ингээд бас Должин багштай бас баярын төргийа бид бүхэнтэйсэн бас сэтгэл санаа нэгдэн бид бүгдээ дэмжиж цэнгэнд бүжгийг бас дэмжиж хамтран ажилладаг маш олон ажлуудыг хамтран хийж байлаа. Эрхэм хүндэт та бүхэндээ сарны танго клубын 5 жилийн баярын мэндийг сеньор насны ангиллын тамирчдаас дэвшүүлж байна. Намайг Цэцэг Эрдэнэ гэдэг. Би анх 2018 онд сарны танго клубт орж байлаа. Манай сарны танго клубын сеньор насны тамирчид маань янз бүрийн мэргэжилтэй боловч хүсэл сонирхлоороо нэгдэж латин стандарт бүжгээр хичээлээд сарны танго клубын дэргэдэх домог хамтлагийн тамирчид байна. Жишээлбэл манай Алтан Цэцэг эгч маань холбооны мэргэжилтэй хүн. За Алтан Чимэг маань эмийн санч, эм зүйч мэргэжилтэй хүн. Мөнх хоёр эгч барилгын инженер хүн. Бат хоёр бол шүүхийн шийдвэр гүйцэтгэгт ажилладаг. За ийшээгээ манай Алтан туяа одоо хуваарь одоо энэ бүжгийн бүх хүмүүсийн одоо хувцсыг ойдаг юм мундаг авиас чадвартай уран гартай бүсгүй байна. За хишгэ маань Солонгос, Орос, Англи хэлтэй багш мэргэжилтэй хүн байна. Сайн санхүүч мэргэжилтэй. Ган төмөр болохоор мэргэжлийн яналтад ажиллаж исэн одоо дэвтгүртэй байгаа. Цав нэмэх ах маань түүх судлаач хүн. Сүх төмөр цахилгааны инженер хүн. За манай Алтан Чимэг маань түүх археологч мэргэжилтэй хүн байна. 2019 онд тайз дийлэх засалсан сарны домог нэртэй маш гоё уран бүтээл Бачаргал багш, Урамтагс багш хоёр маань найруулж тавьсан байна. За тэнд бол 5-аас 70 насны тамирчид оролцсон. За тэр тамирчид маань үдсэн хамаатан садан ах トゥ төрөл төрөст маань маш гоё хүлээж авсан. За энэ бидний сэтгэл бас маш гоё дурсамж болон үлдсэн. Сарны танго клубын домог хамтлагийн зүгээс нийт тамирчидаа болон бүжиг сонирхчдоо 5 жилийн баярын мэндийг хүргэе. Би бол ер нь бүжгэнд маш их дуртай сонирхолтой байдаг байсан. Ингээд энэ хүсэл мөрөөдөл маань тэтгэврт гарснаас хойш биелэгдэж ирсэн юм аа. Тэгээ би одоо бүжгийг сонирхоод 10 жил болж байна. Энэний дотроос би бүжгийн спортод орж ирээд 4 жил болж байна. Сарны танго клубын энэ хоёр багштай орж ирж бүжиглээд одоо бас чамгүй амжилттай сайхан бүжиглэж байна. Энэ спортод оролцснараа миний эрүүл мэнд болон ахуй амьдралын минь хувьд өшөө сайхан амжилттай байдагт баярлж явдаг.
ингээд та бүхнийг энэ спортод шамдан орж ирэхийг уриалж байна. Би их барилгын талбайгаасаа тэтгэвртэй гараад бүжгийн спортоор хичээлж эхэлсэн. Нийтийн бүжиг хийгээд явах, бүжгийн спортоор хичээлэх хоёр бол тэнгэр газар шиг ялгаатайг мэдэрсэн. Хоёр багш дээр ирээд бүжгийн спортоор бүр улам илүү шимтэн суралцах болсон. Бүжгийн спортоор хичээлснээр хүний биений уян хатан чанар дээшилдэг, хөгжмийн сонсгол дээшилдэг, хөдөлгөөний мэдрэмж, хөдөлгөөний тэр эвсэл бол бүр хамаагүй дээшилдэг юм байлээ. Тэгээд манай хоёр багш бол бус клубын багш нараас илүү онцлогтой. Учир нь залуу хүмүүс болохоор ч тэр юм уу байнга шинийг эрэлхийлж, шинийг санаачилж байдаг. Тэгээд бид нар хоёр багшийнхаа удирдлагын дор маш олон уран бүтээлийн ард гарч, маш олон тэмцээнд оролцож, хүүхэд өөхтгөө бүгдээрээ их амжилттай яваа. Энэ бол бидний бахархал. Хоёр багшийнхаа цаашлих нь ажил амьдралд улам их амжилтыг хүсэж байна. Би 2019 онд сарны тонгон клубт орсон. Энэ клубт орж ирэхэд маш их гоё уур амьсгал өгсөн. Энэ клубт мөн 5 настайгаас 70 настай хүртэл хүмүүс бүжиглэж маш гоё энерги нэртэй ийм гоё хамт олонд орсонд аяг баяртай байдаг. Тухайн үед сарны домог нэртэй бүрэн хэмжээний концерт тоглоход бид нар 5 настаас 70 настай хүмүүс хүртэл бид нар бэлтгэл сургууллаа хийгээд маш их завгүй, маш их аз жаргалтай эндээс ирж үчтэй дүүрэн аягаа тийм сайхан энергитэй байдаг гэсэн. Бид нар тоглолтод орсонд маш их баярлалдаг. Энэ бидний амьдралд маш гэгэн дурсамж үлдээсэн. Тухайн үед бид нар маш их бэлтгэл сургуулгаас маш завгүй байдаг байсан. Тэгээ бид нар ингээ хоорондоо ингээ залуу наснда юу хийдэг тухай хоорондоо ярилж ирсэн чинь одоо энэ алтан чимэг цэцгэрд нь бид гурав залуу насны хүүхэд наснда бид гурав нэг хамтлагт бүжгэлдэг байснаа мэдсэн. Тэгээ 35 жилийн дараа энэ сарны томоо гэж бүжгийн хамтлагт ороод одоо ингээ цог бүжгэлж явдаа маш их баяртай байна. Тийм ээ? Бид гурав 35 жилийн өмнө ажлын соёлын орны соёл хүмүүжлийн төв гэж байхад бол багшийн удирдлагын дор нэг хамтлагт Жавхлан гэж хамтлагт өсвөр насндаа бүжиглж явсан гур байна. Тэгээ одоо энэ сарны танго хамтлагт орж ирээд Бачарал багш, уран тогс багш хоёроор маш их юм заалгаж, сурж энэ хамтлагт одоо гишүүнээр элсэж орсондоо би бол баяртай байдаг. Удлаа үйлдвэрлэлийн дээд сургуульд бол сургалтын албаны ажилтан гараад 7 жил ажиллалаа. За энэ хугацаанд бол 1998 оноос бол манай удлаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн оюутнуудын дунд Цэнгэнд бүжгийн сарны танго гэдэг хамтлаг бол анх байгуулагдахаар бол бид нар энэ одоо оюутан сургуульчдын хүсэл эрэмзлийн хүрээнд бол энэ хамтлагыг байгуулж исэн. Тэгэхээр манай хамтлаг бол Цэнгэнд бүжгийн сарны танго хамтлаг гэдэг нэртэй 1998 онд байгуулагдсан. Хамтлагийн маань ахлагч бол Ариун санаа гэж бол ажилладаг байсан. За ингээд сарны танго хамтлаг бол өөрөө Монгол Улсын бүжгийн спортын түүхэнд бол өөрийн гэсэн өнгө аястай ийм хамтлаг байгаа. Хамтлаг маань өөрөө Хаврын баяр Цэнгэнд бүжгийн улсын уралдаанд бол мөнгөн медальтай ийм хамтлаг байгаа. За ерөн бол хамтлагийн маань хүүхдэд одоо хүртэл одоо бүжгийн спортын чиглэлээр энэ салбартаас ажиллаад ингэж явж байгаа бол манай бол шавнар бол байдаг. За энэ дотроос бол манай Бат Жаргал гэдэг бол манай хамтлагийн гишүүн ийм хүн бол өнөөдрийн хүртэл Монгол улсын бүжгийн спортод бол өөрийн гэсэн хувь нэмэр байр суурийг бол оруулаад явж байгаа юм хүн байгаа. Сарны танго хамтлагийн үе үеийн бүжигчин шавнартаа болон сарны танго клубын тамирч та бүхэнд ойн баярын мэндийг хүргэе. Гишүүдийн дунд нэг урлагийн одоо наадам зохион байгуулсан. Тэгээ энэ урлагийн наадам дээр энэ хоёр залуутайгаа танилцж бүжиглүүлж тэгээд бас өөрсдийнх нь зорилго ирээдүйн төлөвлөж байгаа зүйлийг сонсож ингэж анх танилцчихлаа. Тэгээд манай энэ хоёр маань маш тийм гэгээлэг тэгээд хүүхдийн төлөө бүх насны хүмүүст одоо эрүүл мэндийн төлөө болон одоо бие биелдэг гоо сайханд нь хөрөнгө оруулалт хиймээр байна. Энэ дээр та бүхэн маань тусалж дэмжиж гэдэг ингээд одоо дөнгөж 20 гарсан залуучууд анх танилцчихлаа. Тэгээд тэр цагаас хойш өнөөдрийн одоо энэ байдалд харахад бол хоёр залуу маань бас харьцангуй зорилгоор илүүрсэн, аав ээж болсон, хоёр хүүхдийн ээж аав болсон, сайхан амьдарч байгааг харахад маш их баяртай байна. Ер нь хүн зорилго тавьсан байхад бол биелэхгүй зүйл гэж байхгүй. Тийм учраас одоо энэ чинь бүгдээрээ хэрэгжүүлэхийн төлөө явна гэдэг ингээд
би ч одоо залуухан жийс юм уу да тэр үед ингээд хэлж исэн. Гэтэл одоо тухайн үеийн бидний ярьж исэн энэ зүйл бол өнөөдөр биелээ олчихсон. Манай хоёр дүү маань бүжгийн спортын клубээ байгуулчихсан. Үгүй ингээд 5 жилийн ойн баярын болж байгаад маш их тийм бахархалтай бас бахархаж байна. За манай хоёр бол одоо их тийм хөдөлмөрч бас их тийм хүнд их тийм тусч юм мундаг хүмүүс байгаа. Тэгээд эргэж би одоо 2015 онд санаж байна. Эргэж уцтаад хоёр нөгөө бүжгийн спортч юу болж юм, яаж юм, юу хийж юм гэдгсэн чинь ингээд хүн жоох хүүхдтэй байгаа. Тэгээд хүүхдээ хайжгаад бас ингээд энэ тийм бүжгийн клубүүд багшлаад ингээд явж юм гэж хэлчихсэн. За хүрээд иргээд би тухайн үед цэцэрлэг үүсгэн байгуулсан байсан. Энэ хоёр маань тэнд ингээд бүжгийн спортын клубын одоо үнд суурийг манай цэцэрлэгтэр тавьжила. Тэр зүйлийн тухайн үед харж байхдаа бол бас энэ хоёр зүйл ирээдүйд байна. Үнэхээр өнөө тавьсан зорилгоо бас хэрэгжүүлэх хэлээ явах юм байна гэж ингэж бодож ирсэн. Тэгээ энэ зүйл маань бас өнөөдөр биелээ болсон. Өшөө ахаа цаашаа ахих төвшөнд ингээд яриа явж байгаад бол маш их бахархаж байна. Тэгээд миний зүгээс бол одоо чадах чинээгээр тойрогоо дэмжиж үнэхээр одоо энэ иргэдийн эрүүл мэнд те одоо бие бэлтрийг хөгжүүлэх тал дээр мөн одоо гоо зүй тал дээр ингэж ажиллаж байгааг чинь бас дэмжиж ажиллана гэдгийг бас хэлмээр байна. За ингээд сарны танго бүжгийн спортоо бүжгийн клубт хичээлдэг нийт одоо тамирчид бүжигчид та бүхэндээ сарны танго клубын 5 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Та бүхэн маань одоо энэ клубыг бүр өргөжүүлэхийн төлөө дэлхийн давцанд гаргахын төлөө бас хамтарч бүгдээр ажиллаарай гэж ингэж хүсье. За би бол анх 10 жилээ төгсөөд худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд 2007 онд элсэж орсон. За элсэж ороод сарны танго гэдэг цэнгэн бүжгийн хамтлагт шалгаруултанд тэнцээд анх бүжигчнээр орж исэн. Бүжгийн спорт хандлагаар миний бас 2 дахь мэргэжил гэж явдаг. Эхний мэргэжил маань бас нэгтлэнгаар би төгссөн. Нэгтлэнгаараа бас ажиллаагүй. Өөрийн хоббигоор ажиллаад бүжгийн багшаа хийж байгаа. Тэгээд манай клубт бас суралцдаг тамирчид маань ч гэсэн бүжгийн спортоор хичээлсэн бусад хүмүүсүүдийг бодвол маш их давуу талтай 2 дахь мэргэжил гэж явдээ шүү. Тэгээд клубын маань тамирчдын ар гэрийнхэн дэмжиж тусалдаг бүх хүмүүстээ бас клубийнхаа 5 жилийн ойн баярын мэндийг хүргье. За одоо болохоор ерөөдөө сарны танго клубтаас 5 настай хүүхдүүдээс ахгуулаад ахмад үе хүртэл бас зөндөө олон шавнартаа бас өөрийнхөө сурсан мэдсэн зүйлийг зааж сургаад багшлаад хамтдаа сайхан энэ сайхан нэгэн гэр бүлийг авч явж байгаадаа маш их баяртай байна. За тэгээд бүжгийн бас багш хийхэд нөлөөлсөн хүн маань одоо миний хань болох бачаргал байгаа. Анх бол бачаргалын би шав гэж явж исэн. За одоо бол битээр хамтдаа нэгэн зорилготой клубээ сайхан авч явж байгаадаа бас маш их баярлаж явдаг. Ер нь ингээд одоо бодоход анх бол 2015 оноос хойшоо яг би хүүхдүүдээр ажиллаж эхэлсэн. 2015 онд Титэм ордон цэцэрлэг дээр клубээ нээгээд цэцэрлэгийн хүүхдүүд дээр ажиллаж эхлээд за зуныхаа хугацаанд бас сургуулийн хүүхдүүд дээр ажиллаж исэн. Тэгээд анх Титэм ордон цэцэрлэг дээр маань ирж исэн шавнар маань одоо манай клубт 7 жил явсан маш хөөрхөн мундаг сайхан охтууд маань байна. Ингээд 7 жилийн хугацааны хөдөлмөрийн маань үр дүн одоо л бас гараад тэмцээн уралдаанд амжилттай оролцоод явж байна. За манай клубыг одоо Арс ерөөхдөө Улаанбаатар хотод бас мэддэг болсон хүмүүс бас ам сайтай байдаг. Тамирчдын маань хүүхдүүдийн маань аав ээж нар бас маш их цаашаадаг. Тэгээд энэ хүмүүсийнхээ урмын үгээр бас цаашдаа урам зориг аваад улсынхаа чанартай тэмцээнүүдэд амжилттай тамирчдаа бэлдээд за бүр цаашлаад бас олон улсын тэмцээнд хүүхдүүдэд авч явъя гэсэн зорилго тавиад ажиллаж байгаа. Сайн байцгаана уу? Сарны танго клуб байна. Сарны танго клубын 2 хамтлаг өсвөр 2 насны ангиллын тамирчид маань энд сууж байна. Энэ талд маань хүүхэд 2 насны ангиллын шинээр үүсэж байгаа хамтлаг сууж байгаа. Манай клуб 2015 онд байгуулагдсан. Манай Сарны танго 2 хамтлаг маань 2019 онд нэг баг тамирчид болж өдийг хүртэл тэмцээн уралдаанд оролцож бэлтгэлээ хийн хамт байгаа. Сайн байна уу? Намайг Инхгийн гэдэг. Би Сарны танго клубт яваад 6 сар болж байна. Одоо болохоор хүүхэд 2 насны хамтлагтаа шинэ гишүүн болж орж байгаа. Тэрэндээ бас маш их баяртай байгаа. Тэгээ хамгийн анхны тэмцээн буюу
дархаатнаа зохион байгуулсан Sway Cup 2020 тэмцээндээ амжилттай оролцсон. Тэгээд замынхаа явдлаас ярил үнээр хөвгтэй юм болсон. Вогонд болохоор бүгд яг вогон гэл тэгэхээр бүгд за хэдүүл яг энэ цуу шүү яг тэр цонхонд алцсан шүү гэл бүгд яг ингээл тэр хамтлагаараа сууж исэн чинь яг ингээд ерөөсөө нэг өрөөнд нь 4 хүн орно гээл тэгэл тэрний сонсчод хэдлээ айгу гониглал. Гэтэ буудалтай болохоор бүгд яг нэг өрөөнд орно гээл тэгсэн чи бүгд айгу баярлал шууд өрөөнд ороод уцснуудаа шууд хаан чамаагүй тайлч хидэнгүүтлээ дэр мэрээр нүдэлцээл тэр их гоёсэн. Тэмцээний дуусчаад болохоор дархан хотны дүүжингүүрнээр очсон. Их гоё байсан. Сайн минь намаа Мишель гэдэг дарханд явж байх замд маш олон хөгжилтэй дурсамжтай зүйлүүд болсон. Бид нар бие биенээ маш татна. Даблаа. Сайн байцгаана уу? Намайг Сарангуа гэдэг. Би бүжгээр хичээлээд 6 дахь жилдээ болж байна. Өмнө нь би бол том их нартайгаа нэг хамтлаг болж маш их аж аргалтай дурсамж өнгөрсөн бол харин одоо өөрийнхөө насны найзуудтайгаа нэг хамтлаг болж байгаа. Ийм гоё бүжгээр хичээлүүлж явуулж байгаа ээж авдаа болон 2 багштай баярлаа гэж хэлмээр нь 2 багш маань өргүүлж уран мөгчний ачаар бид нэр оролцсон тэмцээн болгондоо амжилттайгаар оролцдог. Тэгэхээр 2 багштай гэр бүлдээ бас клубийнхаа тамирчтай баш баярлаа. Сэмбэнөө намайг Мишель гэдэг. Тэгээд манай бүжиг маань болохоор зам болгон сургалт явуулдаг зуны сургалт. Тэгээд энэ зам бид нэр Арх хангайн Тайхар чулуу руу явсан аяллаар мөн сургалт орохож тэгээд хамгийн гоё дурсамж нь гэвэл манай хамтлагийнхан шүн гараад адилаа нөмрөөд тэгээд саадан суугаад од харсан тэр үед би анх удаа од харж байгааг харсан. Тэгээд амар гоёсэн. Тэнд бараг 10 гаруй удаа харахыг харсан. Тэгэхээр гоёсэн. Сайн уу мөрөн байна. Манай сарны тангаа 2 хамтлаг маань болохоор хамгийн анх Дархан фестивал 2018 оны Дархан фестивал гэдэг тэмцээнд оролцож байсан. Тэр тэмцээнд ороод болохоор бид нэр алтан медаль авч ирсэн. Хамгийн анхны медаль маань исэн. Тэгээ одоо болохоор бид нэр өсвөр 2 ангиллалд тэмцээнд оролцож байгаа. Хүүхэд 2-оос өсвөр 2 наст хүртэл бид нар маш олон жил хамтдаа гэр бүл шиг байсан. Манай сарны тангаа 2 хамтлагийн маань мөрөөд болохоор дэлхийн тайзнаар гарч нэрээ хамтлагийнхаа нэрийг гаргаж мөн клубийнхаа улсынхаа нэрийг гаргахыг маш их хүсдэг. Тийм ч учраас бид нар маш их хичээж байгаа. Тэгээ бид нар чаднаа. Сайн байцгаана уу? Намайг Хөслөн гэдэг. Тэгээд 2018 оноос 2022 он хүртэл 4 жилийн хугацаанд сарны тангаа 2 хамтлаг маань яг нэгэн гэр бүл мэтээр явсан. Тэгээд энэ 4 жилийн 2 жилийн хугацаанд COVID-19 гэдэг хүчний улмаас 2 жил карантин байсан. Тэгээд энэ хугацаанд бид нэр ингээд нэгнийгээ маш их санаж битгэрч тэгээд 2 багшаа амар их сансан. Яагаад гэх юм бол бид нар яг 2 дахь лавж хоёр шиг байдаг. Карантины хугацаанд бид нар заалт болон багш нар найзтайгаа маш ихээр сансан. Тэгээд удахгүй цаг сайхан болж бид нар илүү их амжилт гаргаж илүү хичээх болно. За би болохоор хамгийн анх бүжигтэй Алтан хотхны Титэн ордон гэж цэцэрлэг байдаг гэсэн. Тэгээд тэрний зааланд явдаг байсан. Тэгээд хамгийн анх болохоор ээж намайг бүжигт орох гэж хэлжсэн. Тэгээд би дуртай явсан. Тэгээд Мишель болохоор хамгийн анх яаж бичлээ. Би мөрөнгийн таван тоглож исэн гэсэн чинь цонхын нэг хүн тогшоод тэг мөрөн нээсэн чинь манай бацаагч маань нээсэн. Тэгээд бүрэнтэй сайн уу юу байна гэж ярангаа намайг харчингуудаа чи манай клубд яваач гэд надад нэрээ утсаа өгсөн. Тэгээд би нэрээ утсыг харцаад нэг юм бодохгүй гэсэн чинь мөр ажнаас чи натаа явчлаа гуйчтай хандаа гоё штэ энэ тэрийгээд тэгээд би хамт хоороолсон. Одоо бол клубдээ яваад 7 жил болж байна. Энэ 7 жилийн хугацаанд маш их зүйл сурч мэдсэн, мөн шантрах тохиолдол зөндөө исэн. Бид хоёулаа бүжгээсээ засварлаж исэн. Гэтэ яалцчгүй гэртээ байхаар ингээд багш нарыгаа санаад, хамт олноос санаад, хамтлагаас санаад. Тийм. Сэтгэл нэг л хоосон. Тэгээ яалцчгүй бүжгтээ буцаад ордын байлээ. Тэгээд
Тэгээд миний гарсан шалган гэвэл нөгөө нэг манай аав ээж хоёр намайг юмд айгүйх явуулдаг, жүжиг дуу, тэгээд өглөөр идэргээ зөндөө юм явсан. Тэгээд тэдний болохоор би ингээд яагаад ч юм шантраа тэгээд явж чадаагүй. Тэгээд бүжил надад эрэхтэй юм байна. Би бүжтэй л явах хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээд ээжд хэлээд яасан ч ээж надад нэг бараг 2-3 сар гуйсан чи төвшөөрөөгүй. Тэгээд Мишель намайг ятгаад тэгээд бүжигтээ орж ирсэн. Би мөрөнгийн лагер дээр карантины хугацаанд хамт байсан яг л гэр бүлцэг тэр хугацаанд тэгээд би мөрөнгийн ээж хажаад чи мөрөн бүжигтээ буцаа хөвчаач бүжиг амар гоё шин гэж яриад тэгээд бараг ширс байх гэж бодож байна. Бодож юм биш бос явсан. Тэгээд бид хоёр амар сайн найзууд нэг ангид байдаг. Тэгээд бид хоёр өдөр алга уулздаг, 5 өдөр уулзаа. Тэгээд тэрнийхэн дараа бэлтгэл дээд цуг яваа буцаж гардаг. Мөрөн 2 жил болохоор төр засварлахад надад амар гонхтэйсэн. Хамт явах хүн байхгүй, хамт буцах хүн байхгүй амар ганцаардмал. Тэгээд мөрөн буцаад бүжигт орсонд нь би амар баярлж байгаа. Тусал дэмжлдэг ээж аав эгч нар, тэгээд хамтлагийнхаа охтуудад, тэгээд багш нартаа бүгдэнд баярлалаа. Бид хоёр нь энэ клубт орж ирээд 5 жил болж байна. Ингээ энэ 5 жил болж байгаа хугацаанд хөгтөө болон хөгжилтэй дурсамжуудаа хуваалцахад бэлэн болно. За би 5 жилийн өмнө 2017 онд анх энэ клубт орж ирж байсан. Модны хоёрын зааланд байдаг байсан. Ягаан байлнигтай цагаан трикоттой нэг өндөр бор охин орж ирж байсан. Тэгээд анх орж ирэхэд амар гой охтоо зогсож исэн. Амар жоохон мөртлөө амар хөөрхөн, амар цэгцтэй. Би яг нөгөө бэлтгэл эхэлсэн үед нь орж исэн болохоор их сандарч исэн. Намайг хараад юу гэж байгаа л та би одоо муу агаах та гэдээ амар ичдэг байсан. Тэгээд ер нь хамгийн ард зогсоод жоохон тэр үедээ өндөр байсан болохоор ард нь зогсоод дагаад чигээл аяач сонсохгүй амар их сандардаг байсан. Одоо тэр үе бодохоор амар хөөрхөн дурсамжтай яг нүдэн тарагдаад идэг. Тэгээ хоёр багш хамт яриад инээлдэг үе байдаг. Тэр чинь юм. За би болохоор бас нэг яганг байлгинтай охин орж ирсэн амар бор. Тэгээд амар улаан хацартай. Тэгэл хөөрхөн орж ирээл анх ингээл жав ээжээс ахгүй. Эхлээд нөгөө манай эрэгтэй агш байхгүйсэн ахгүй юу. Тэгэл амар жавь гэл би бич юм өсөрч төвхцэлтэй. Яг л царцаа шиг. Тэгээ хийжсэн чинь бачаагш орж ирэнгүүтээ тэр цаана ард юм ягаан купелтэй охин өсрээд байна гэл. Тэгэл тэр дурсамж үнэхээр гоё. За тэгээд одоо бит хоёрын тэмцээний үед болж исэн хөгжилтэй дурсамжуудаа ярья. За ингээ минийх болохоор би ингээд хэмцээнд өгөхөөр амар сандардаг. Тэгээ сандаргаарыг гид зөвдөд 0-гүйгээд идэг байхгүй юу? 0-ын зас айдаг. Тийм. 0-ын зас нь би дөхүүлж өгдөг. Тэгээд амар ер нь тийм үе зөндөө байсан. Гэтэ одоо болохоор харцангуй гайг болсон байгаа. Тийм тайвширсан. Би бол нэг амар тэмцээнд тийм нэг амар сандраад байдаг. Гэтэ яг нэг сандарч гараа бүр амар тэнэг юм шиг ингээд салгалаад байдаг байхгүй. Тэгээд хамгийн дурсамжтай тэмцээн гэвэл яг баг хамт талнаар явдаг тим амар гоё дархан мархан сэлэнг олон улсын тэмцээн дээр явхад их гоё хөгжилтэй дурсамжтай байдаг. Амарлаг бүгд чимдам юмданаа чирэл бодолд орол явар тэр амар гоё идэг. Надад нэг юм байгаа юм шүү дээ. Би нөгөө богоонд унтчихсан байхгүй юу? Амар дээр гараад 2 давхар унтын гээл. Тэгэл ороод унтсан чинь нөгөө орой ингээл зүүдэндээ ингээд унтсан гинэ орноосоо. Би өөрөө санахгүй байгаа юм. Тэгээд игсэн чинь амар харсан чинь бачаагч намайг ингээд харсан гэсэн. Тэгээд харсан чинь орлууга бүр амар аалчиг ингээл өсөөд шууд орсон гэсэн заяа. Тэгээд тий тэрийгээ би ерөөсөө санддаг юм аа. Тэр дурсамжуудтай. Nice. Тэгээд сүүлийн жилүүдэд бол бид хоёр хоёулаа партнертай болсон байгаа. Тийм тэгээд олоос тэмцээнд явна гэсэн зорилготой байгаа. Хостой болсон. Тэгээд ер нь бол тэгээд хос соло хоёр маш өөр идэм билээ. Соло байж байгаад хос болсон жоохон хэцүү байсан. Нийт тосолж дэмждэг клубын тамирчид болон багш тасалжуулагч аав ээж нартаа хайртай шүү.